За сайн байцгаана уу. За физикийн тулгуур ойлголтууд хичээлийн 22 дугаар хичээл. За өнөөдрийн сэдв бол комплекс тоо. Тэгэхээр орчин үед физикийн шинжлэх ухаан, цахилгаан, электроникийн инженерчлэл, квант физик гэх мэт энэ ойлголтуудад комплекс тоог маш өргөн хэрэгэлдэг. Тэгэхээр комплекс тоог маш сайн ойлгосон байвал одоо нэлээд хүндрэлтэй сэдвүүдийг ойлгоход бол төхөн болно гэж бодож байна. За бүгдээрээ комплекс тоо гэж яг чухам юу хэлдэг юм бэ гэдэг талаас нь эхлээд ярилцъя. Комплекс тоо бол математикийн хичээл дээр үзэхдээ бид нэр бодит болон хуурмаг хэсгээс тогтно гэж үзсэн байдаг. Гэхдээ энд бол анхааруулж хэлэхэд энэ хуурмаг гэдэг үг нь бол их тохиромжгүй үгийг авч хэрэгэлсэн одоо монгол хэлний техникийн орчуулганд алдаатайгаар хийгдсэн үг гэж би боддог. За бид нар жишээлбэл энд зураг дээр нэг үзгийг шугамтай харьцуулсан зураг харагдаж байна тийм үү? Ингээд үзэгний урт хэдэн сантиметр вэ гэж асуухад бол бид 13.5 см байна гэж шууд бодитоор хараад хэлчихэж байна гэсэн үг. Тэгвэл үзгийг энэ үзэгний босоо тогтоогуур гэсэн зүйлэнд нь одоо хийцэн байна. Тэгэхээр яг дээрээс нь зургийг авцсан. Тэгэхээр биднэрт бол одоо үзэгний урт харагдахгүй байна. Гэвч бид нар үзэг хэдэн сантиметр вэ гэж асуувал өмнөх туршлагаас хамааруулаад сэтгэн бодох замаар энэ үзэг түрүүн 13.5 см байсан ч одоо урт нь юу гэж өөрчлөгдөх вэ? Үзэг 13.5 см хэвээрээ байгаа гэж төсөөлж хэлнэ гэсэн үг. Тийм учраас комплекс тоог бид нар бодит болон төсөөллийн гэсэн хоёр тэнхлэг үүсгэж тооцохыг хэлээд байгаа. Энд ре гэдэг нь бол real axis буюу бодит тэнхлэг. Одоо нэгсэндээ бид нар яг шугамаа тавьчихсан шугамныхаа хуваарийг харж байна гэсэн үг. Харин бид нар энэ ихц дээрээс нь харж байсан учраас энэ imaginary гэдэг тэнхлэгийг хуваарийг харж чадахгүй байгаа. Гэхдээ биднэрт бол энд ямар нэгэн хуваар байгаа гэдгийг төсөөлж болно. Тэгэхээр imaginary гэдэг энэ англи үг бол төсөөллийн гэсэн утгатай. Тийм хийсвэр хугтхан энд байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. За тэгэхээр уг нь бол бид нэр энэ төсөөллийн тэнхлэг гэдгээр нь орчуулсан бол илүү тохиромжтой байх байсан байж магадгүй. За ямар нэгэн Z гэсэн комплекс тоо байжээ гэж бодъё. Энэхүү комплекс тоог бид нэр тэмдэглэхдээ Z тэнцүү бодит 5 дээр нэмэх нь imaginary 4 гэж энэ A9-ийг оруулж ирж бичдэг байна. За тэгвэл бид нэр цаашд бол энэ A9-ийг хэрэглэхээс зайлсхийм. Одоо энэ утгуудаа бол J үсгээр тэмдэглээд явъя. Y тэнхлэгийн дагуу бол бид нар энд J үсгээр тэмдэглэсэн байгаа. X тэнхлэгийн дагуу ямар нэгэн нэмэлт үсэг байхгүй зүгээр шууд тоон утгууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол комплекс тоо маань 5 дээр нэмэх нь J4 гэсэн утгатай байна гэсэн үг. Тэгэхээр цахилгаан электроникийн инженерчлэлд энэ A9-ийг хэрэглэхээс зайлсхийдгийн учир нь бид нар энэ нөгөө гүйдэл гэдэг тэмдэглэгийг A9 байдаг. Тэгтэл томьёон дотор гүйдэлгээр A9-ыг орж ирээд комплекс тооны A9-ыг орж ирээд байх юм бол төрөгдөл үүсгдэг. Тийм болохоор J9-ийг хэрэглээд явъя. За бусад өөр физикийн салбарын одоо сурах хүчиг номнууд дээр бол энийг A9-гээр бичсэн байхтаа бол бид зөндөө тааралдана гэсэн. За тэгвэл одоо яах нь бид нар X тэнхлэгийн дагуух тоон утгаа Y тэнхлэгийн дагуух тоон утгатайгаа энэ J үсэгтэй хамт ингээд бичихийг бол тэгш өнцөгт хэлбэр одоо нэгсэндээ тэгш өнцөгт координатын систем дээр бичиж байгаа хэлбэр юм гэсэн. За тэгвэл энд дахиад өөр тэмдэглэгээ байж болно. Энэ комплекс тоонд маань R гэсэн урт байгаа бодит тэнхлэгтэй үүсгэсэн φ гэсэн өнцөг байна. Тэгвэл одоо бид нар энэ хоёр утгаар бас тэмдэглэж болно. Энэ нь бол урт нь 6.4, өнцөг нь 38.7 градус гэсэн ийм хоёр мэдээлэл байна гэсэн. За тэгвэл энийг ашиглаад бичихийг урт болон өнцгөөр тэмдэглэдэг энэ тэмдэглэгийг тойрог хэлбэрийн тэмдэглэгээ гэж нэрлэдэг. Нэгсэндээ туйлын координатын систем гэдгийг ашиглаж байна гэсэн. За харин бид нар тэгш өнцөгт хэлбэр болон тойрог хэлбэрийг хооронд нь амархан хөрвүүлж болно. Аль нэг нь өгөгдсөн байх юм бол нөгөөдхийн шууд бодоод гаргаж болно гэсэн үг. Жишээлбэл одоо бид нарт энд x, y гэдэг хоёр координат 5, 4 гэсэн хоёр тоо өгөгдсөн байхад бол 5-ын квадрат дээр 4-ийн квадратыг нэмээд язгуур гаргах юм бол
урт гэдэг вектор чинь гарч ирнэ. Векторын урт гэдэг хэмжигдэхүүн гарч ирнэ. За мөн өнцг нь бол y буюу босоо тэнхилгийнхээ координатыг 4 гэсэн тоогоо хөндлөн x тэнхилгийн 5 гэсэн тоонд харьцуулаад 5-ны 4-өөс арктангенс функцээр бодох юм бол өнцөг гарч ирнэ гэсэн үг. За энэ тангенсын хасхныг зэрэг гэдэг бол бид нарын тооны машин дээр байдаг арктангенс гэдэг үйлдэлийн тэмдэглэгээ бид нар яг математикийн хичээл дээр үздэг шиг бас арктангенс гэж бичиж болно. Мөн ингээд тангенсын уруу үйлдэл буюу тангенсын хасхныг зэрэг гэдэг арктангенсыг тэмдэглэж болно гэсэн үг. За ингээд бид нар яах нь x y нь мэдэгдэжээвэл r болон өнцөг гэсэн энэ хоёр хэмжигдэхүүнээ гаргаж ирж байна гэдэг нь тэгшүнцэгт хэлбэрээс тойрог хэлбэр рүү хөрвүүлж байна гэсэн үг. За тэгвэл r нь мэдэгдээд φ нь мэдэгдэж байгаа үед x-ийг олж болно. Учир нь энд бол ийм тэгшүнцэгт гурвалжин хэлбэр байгаа. Тэгэхээр бидний x гэдэг маань бол өнцөгт налсан катет нь болно. Харин y гэдэг маань бол өнцгийн эсрэг талд байгаа катет болно. Тэгэхээр налсан катетийнхаа дүрмээр косинус гэдэг өнцгөр бодно. Тэгэхээр x бол уртыг үржих нь косинус φ гэж олдно гэсэн үг. За тэгвэл y нь мөн л y нь бол өнцгийн эсрэг талд байгаа катет учраас синусээр бодогдно. Ингээд y-ийн урт нь бол r-ийг үржих нь синус φ гэж бодогдож байна гэсэн үг. За ийм маягаар бол бид нар одоо тойрог хэлбэрээс нь тэгшүнцэгт хэлбэр рүү хөрвүүлж чаддаг болох нэ. За тэгээд олсон x y утгаа мөн ийм хэлбэрээр бичиж болно. Тэгэхээр хоёуланд нь r гэсэн уртын хэмжээ байгаа учраас хаалтны гадна гаргавал хаалтан дотор косинус φ дээр нэмэх нь j-г үржих нь синус φ гэж бичигдэнэ гэсэн үг. За одоохондоо бол бид нар энэ j гэдгийг бол imaginary тэнхлэг гэж бодит тэнхлэгээс ялгахын тулд тэмдэглэж байгаа тэмдэглэгээ юм шиг боловч энэ маань өөрөө цаана математик утгатай. Жишээлх юм бол энэ косинус синусын нийлбэр дундаа j гэсэн тэмдэглэгээтэй болоод орж ирвэл экспоненциал хэлбэр гэдгээр тэмдэглэж болно. Өөрөөр хэлбэл нөгөө комплекс тоогоо уртыг бичээд y-ийн j φ гэсэн ийм тэмдэглэгээр тэмдэглэж болно. Энийг бид нар экспоненциал хэлбэр гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол цаана маш нарийн математик утгатай. Одоо бүгдээрээ тэрний математик утгыг нь гаргаж ирнэ. Тэгэхээр эндээсээ бол бид нар I буюу J нь математик утгатай тоо юм байна гэж анзаарах нь шүү дээ. Өмнө нь бол бид нар imaginary буюу төсөөллийн тэнхлэг гэж тэмдэглэгээ мэт ашиглаж ирсэн бол одоо энэний цаана ямар тоон утга байд юм бэ гэдгийг олж мэдцгээе. За тэгэхээр энэнд бол бид нар бол өмнө нь E тооны тухай ярихдаа бол E тоог Euler гэдэг энэ хүн бодож олсон тооцооллыг гаргаж ирсэн гэж хэлсэн шүү дээ. За тэгвэл одоо энэ экспоненциал хэлбэрт байгаа энэ хэлбэрийн φ нь бол өнцөг. Тэгэхээр энэ j ямар утгатай вэ гэдгийг одоо бүгдээрээ энэ нэгж урттай комплекс координат систем дээр харцгаая. Тэгэхээр y-ийн j0 буюу өнцөг нь тэг байх үед нэгж урттай вектор бодит тэнхлэг дээр байна. Өнцөг нь тэг учраас. Тэгтэл векторын маань үзүүр нэгийн тоон дээр зааж байгаа. Тэгэхээр энэ бол y-ийн j тэг гэдэг бол нэгтэй тэнцүү гэж хэлэх гээд байна. За тэгвэл одоо 90 градус эргүүлэхээр векторын маань үзүүр j гэдэг тоо. Одоо энд бол 1j гэдэг тоо байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгийн тоогийн төр орхичээ j гэдэг тоо руу зааж байна гэж үзье. Өөрөөр хэлбэл y-ийн j пик хуваах нь 2. Энд өнцгийг дандаа радианаар тэмдэглэнэ гэдгийг санаарай. Өмнө нь p тооны тухай үзэж байхдаа бид нар радиан гэдэг тухай бол тайлбарлсан. Тэгэхээр өнцгийг одоо градусаар бичихгүй дандаа радианаар бичнэ. j пик хуваах нь 2 буюу 90 градус үед энэ маань j-г зааж байна гэж j гэсэн утгатай юм байна. Дахиад 90 градус эргүүлвэл y-ийн jp буюу одоо энэ бол 180 градус зүгт харж байна. Тэгэхээр тоон утга маань хасах нэгийг зааж байна. Тэгэхээр y-ийн jp гэдэг утга бол хасах нэг байх нэ. Мөн дахиад 90 градус эргүүлвэл одоо энэ маань 270 градус буюу 3 пик хуваах нь 2 гэсэн радиан өнцөг болно. Y-ийн j 3 пик хуваах нь 2 гэдэг өнцөг дээр вектор үзүүр хасах j гэдэг тоог зааж байгаа учраас энэ бол хасах j-тэй тэнцүү гэсэн утгатай болох нэ гэсэн. За ингээд дахиад 90 градус эргүүл мэдээж 360 градус буюу 2p боловч энэ маань анхныхаа 0 гэсэн өнцөг дээр ирээд давхцаж байгаа учраас
0-тойгоо адилхан 1 гэсэн үнцэг болно гэсэн. Ингээд цаашаа 90 градус зэрэг гэх юм бол J болно. Дахиад хасах 1 болно. Тэгээд хасах J болно гэх мэтчлэн ингээд тойроод байх учраас дараагийн 90 градусаар нэмэгдээд явах үнцгүүд бол бүгд энэ тоонууд маань давтагдаад явна гэсэн. Яг J гэдэг тоо маань ямар утгатай юм бэ? Дард утгыг ил гаргаж ирэх хэрэгтэй болно. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ чиглэлээ J-гийн урд нь гаргаад ард нь энэ нь Y-гийн J P квах нь 2 гэсэн ийм утгатай байна гэж тэмдэглэж байна шүү дээ. За тэгвэл одоо энд байгаа энэ 2-1 гэдэг бол язгуур гэдгийг бүгдээрээ мэднэ. Ямар нэгэн тооны 2-1 зэрэг бол язгуур. Тэгэхээр энэ маань өөрөө юу болох нь вэ? Y-гийн JP гэдэг тооны язгуур болно гэсэн үг. Тэгэхээр язгуур дор Y-гийн JP гэж бичлээ. Тэгвэл Y-гийн JP маань түрүүн ямар утгатай байлаа? Мэдээж хасах 1 утгатай байгаа. Тэгэхээр энэ утгаа хэрэглээд бичгээр J гэдэг тооны маань хамгийн цаад нарийн математик утга нь язгуурын дор хасах 1 юм байна гэсэн үг. За ингээд бол бид нарт энэ тооны утга нь гараад ирлээ. Хэрэглэх гэхээр язгуурын дор хасах 1 гэдэг тоо бол язгуураас гарч ирэхгүй учраас үйлдэл хийх жоохон төвөгтэй байдаг. Тийм болохоор энэ язгуурын дор хасах 1 гэдгээр нь бичихгүй зүгээр J гэдгээр нь тэмдэглээд явна гэсэн үг. За тэгвэл харин квадрат зэрэг төвшүүлвэл юу болох вэ? J-гийн квадрат буюу J-г J-гээр үржүүлнэ. Тэгэхээр нөгөө J маань өөрөө Y-гийн JP квах нь 2 гэдэг утгатай байгаа. Энэний квадрат гэхээр 2-1 квадрат зэргүүд хоорондоо усталцаад Y-гийн JP гэдэг утга үлдэнэ. Энэ маань бол хасах 1 шүү дээ. Тэгэхээр J квадрат гэдэг бол хасах 1-тэй тэнцүү юм байна гэж тодорхойлогдож байна. Дахиад үүнийг J-гээр үржүүлвэл яах вэ? J квадрат нь хасах 1 J-гээр үржүүлэх юм бол үндсэндээ хасах J болно. Эндээс дахиад Y-гийн JP квах нь 2 гэж үзээд үүнийгээ 3 зэрэг төвшүүлэх юм бол J 3P квах нь 2 гэдэг энэ үйлдэл маань хийгдээ явж байна. Тэгэхээр утга нь хасах J-тэй тэнцүү гэж бас дахиад гарч ирнэ. Тэгэхээр эндээс бол бид математик үйлдэлийг бол энэ утгуудаараа хийгээд ахт бол ерөөсөө алдаа гарахгүй дараагийн утгууд гараад явах нь шүү дээ. Тэгвэл J-гийн 4 зэрэг гэвэл нөгөө JP квах нь 2-ыг 4 зэрэг төвшүүлэхээр энэ нь J2P болоод ингээд 1-тэй тэнцүү гэж батлагдах нэ. Мөн ингээд цаашаа яах вэ? J5 зэрэг гэвэл эргээд J-тэйгээ тэнцүү болоод 6 зэрэг гэвэл хасах 1 болоод 7 зэрэг гэвэл хасах J болоод 8 зэрэг гэвэл 1 болоод ингээл тойроод юм гэсэн. Үндсэндээ J-гээр үржүүлэх тутамд манай вектор эргэлдээд байгаа гэсэн үг. 90 градусаар эргээд байна гэсэн. За тэгвэл энийг бүгдээрээ өөр үйлдэл дээр баталж харуулъя. За энд нэг Z гэсэн комплекс тавь. За одоо бол бид нар энэ комплекс тоог чиглэлтэй бөгөөд урттай гэдгийг мэдсэн. Тэгэхээр энийг бас вектор гэж тэмдэглэж болно. Зүгээр ердийн Z төсгөөр тэмдэглэхээс гадна дээр нь векторын тэмдэгтэй гэж тэмдэглэж болно. За тэгвэл нэг ийм вектор байжээ гэж бодъё. Бодитын хэлэг дээр координат нь 3, imaginary буюу за яг математикийн хэллэгээр бол бид нар энийг хуурмаг гэд хэлээд заншсан байгаа. Хуурмаг тэнхлэг дээр хотоо маань 2-той тэнцүү буюу J2. За ийм комплекс тоог бид нар J гэсэн тоогоор үржүүлвэл тэгэхээр үрж хүлдлийг тэгшүнцэг хэлбэр дээр хийхдээ бид нар хаалтны гаднаас шууд отогш нь хаалт задлаад үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол J3 дахиад энийг J квадрат 2 гэж үржүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд тоон утгыг гаргах юм бол J квадрат маань хасах 1 тэгэхээр энэ маань бол хасах 2 болно. Харин J3-аар үржүүлнэ гэдэг нь бол 3J буюу J3 гэж бичиж болно гэсэн үг. Ингэхээр энэ маань яаж юм бэ? Бодит тэнхлэг дээр ишиг хасах 2, imaginary тэнхлэг дээр J3 гэсэн энэ улаан вектор гарч ирэх нэ. Z штрих гэж тэмдэглэсэн вектор гарч ирж байна. Тэгэхээр энэ гарч ирсэн вектор өмнөх вектортэйгээ яг 90 градус өнцөг үүсгэсэн байна. Нэгсэндээ J-гээр үржүүлэхээр 90 градус эргэсэн гэсэн. За үүнийг дахиад J-гээр үржүүлвэл за энд мэдээж хасах J2 болох нь байна. Дахиад энд орж ирэхээр хасах 1 болох нь байна. Тэгэхээр хасах 3 дээр нэмэх нь хасах J2 буюу хасах 3-аас хасах нь J2 гэсэн энэ вектор гарч ирнэ. Энэ маань дахиад өмнөх улаан вектортэй 90 градус буюу бүр анхны вектортэй 180 градус. Тэгэхээр J квадратаар үржүүлнэ гэдэг бол 180 градус эргүүлнэ гэсэн үг. Зүгээр J-гээр үржүүлнэ гэдэг маань 90 градусаар эргүүлж байна гэсэн. За ингээд Z2 штрих гэдэг вектор гарч ирсэн бол
үүнийг J квадрат Z гэж тэмдэглэж болно. За тэгвэл дахиад цааш нь J-гээр үржүүлье. Нөгөө хасах 3 хасах J2 гэдгийг за ингээд үржүүлэхээр дахиад саяны үйлдэл хийгдээд 2-оос хасах нь J3 гэсэн Z3 штрих гэсэн вектор гарч ирж. Дахиад 90 градусын өнцгтэй вектор үүснэ гэсэн. За энийг бид нэр J кубыг үржих нь Z гэж тэмдэглэж болно. Өөрөөр хэлбэл энэ анхны векторыг J-гээр 3 удаа үржүүлэхэд 270 градус ирнэ гэсэн. За тэгвэл дахиад J-гээр үржүүлнэ гэдэг маань бол J 4 зэргээр үржүүлж байна гэсэн үг. Ингээд манай анхны вектор буцаад гараад ирнэ. Үндсэндээ 360 градус эргэжлээ гэсэн. J 4 зэргээр үржүүлнэ гэдэг. Тэгэхээр ямар ч комплекс тог I буюу J тоогоор үржүүлэх юм бол үр дүн нь 90 градус эргэдэг гэдгийг сайтар ойлгож авах хэрэгтэй болно. Ингэхээр энэ маань цаана физик утга нь юу юм бэ гэхээр ямар нэгэн эргэлдэж буй биеийн эргэлдэх хөдөлгөөнийг комплекс тоогоор илэрхийлж болох юм байна. Цаашаа хэдэн градус шилж вэ гэдгийг комплекс тоогоор тодорхойлж болох нэ гэдэг нь харагдаж байгаа гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл бүгдээр одоо энэ экспоненциал хэлбэрийг анх гаргаж ирсэн Леонард Ойлер гэдэг хүн математикчийн Ойлерийн томьёо гэдгийг тайлбарлая. За тэгэхээр мөн бид нар E тоог, P тоог тайлбарлаж байхдаа үзсэн Тейлорын цуваа гэж их чухал ойлголт байдаг тийм ээ. Тэгэхээр ямар ч функцийг бид нар энгийн нийлбэрийн цуваанд задлаж болдгоо гэж Брук Тейлор гэдэг математикч гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр тэр Тейлорын цуваагаар E-ийн x гэдэг функц 1 дээр нэмэх нь x, нэмэх нь x квадрат 2-ын факториал туваагаад нэмэх нь x-ийн кубыг 3-ын факториал, нэмэх нь x-ийн 4 зэргийг 4-ийн факториал гэх мэтчлэн ингэ цааш язгааргүй үргэлжилж болно. Энд бол доороо дандаа факториалууд нь явна, дээрээ x-ийн зэргүүд явна гэсэн. Энийг бол E-ийн x функцийн Тейлорын цуваа гэж байна. Тэгвэл косинус x функц 1 хасах x квадрат байгаа нь 2-ын факториал, нэмэх нь x-ийн 4 зэрэг хаваахан 4-ийн факториал, хасах нь x-ийн 6 зэрэг хаваахан 6-ийн факториал. За гэх мэтчлэн ингэ явна гэдэг нь та нар анзаараарай. Энд хасах нэмэх гэдэг үйлдэл нь хасах нэмэхээр ээлжлээд явна. Харин бүтцийн хувьд бол дандаа тэгш тоонууд оролцсон байна. 2, 4, 6 ингээд цаашаа 8 гэдээ явна. За синус функцийн Тейлорын цуваг харахаар x-с эхлээд хасах нэмэх гэх үйлдэлүүд ээлжлээд явна. Зөвхөн энд бол яаж байна вэ? X-ийн куб 5 зэрэг, 7 зэрэг, доор нь 3-ын факториал, 5-ын факториал, 7-гийн факториал гэх мэтчлэн сондгой тоонууд ашиглагдаад явжээ гэсэн. За ийм 3 Тейлорын цувааг сайтар ажигласныхаа дараагаар бүгдээрээ нөгөө Эйлерийн томьёонд байдаг E-ийн Jx гэдэг хэлбэрийг харж үзье. Ингэх юм бол одоо бид нар зүгээр энд J гэдэг үсэг оруулаад ирлээ гэсэн үг. Тэгэхээр x олооны өмнө J үржигдэж орж ирнэ. Ерөөсөө л тэр. Тэгэхээр энд бол 1J, энд J квадрат, энд J куб, J4 зэрэг гэдэг ингээд хамт явах нь шүү дээ. Энэ бол хаалтан дотор байгаа учраас энэ дээр зэргийг бичих шаардлагагүй. Хэрвээ хаалтнаас гаргах юм бол энэ зэрэг J-д нөлөөлж эхэлнэ гэсэн. За одоо эндээсээ бүгдээрээ өмнөх слайдууд дээр харсан J-ийн нэг зэрэг гэдэг бол J язгуурын дор хасах нэг. Гэхдээ энд язгуурын дор хасах нэг гэж бичих нь бол бичгэлд хийвгүй хэлбэр нөлөө үзүүлчих учраас J-гээр навна. J квадрат J6 зэрэг 2 бол хасах нэг. J куб J7 зэрэг бол хасах J, J4 J8 зэрэг гэдэг бол 1. За ингээд 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 цааш язгааргүй үргэлжилж болно. Адилхан л энэ дөрвөн утга бичигдэнэ. За тэгэхээр одоо энд J бол J-гээр бичигдэх нь байна. Харин J квадрат бол хасах нэг болж орж ирнэ. Тэгэхээр энд хасах тэмдэгтэй болно гэсэн үг. J куб гэдэг нь бол хасах J. Тэгэхээр энэ J энд хасах J гэж бичигдэнэ гэсэн үг. Ингээд J4 зэрэг гэдэг бол нэгийн тоо. Энэ бол нэмэх хэвээрээ байна. За 5 гэхээр энд J бичигдэнэ гэдэг. Ингээд бүх энэ хэлбэрүүдээ одоо энэ хаалтнаас нь гаргаж ирээд өмнө нь бичих юм бол J-ийн энэ дөрвөн утгаараа задлаад ингээд бичээд явхаар энд Jx, энд хасах нэг, энд хасах J, энд нэмэх нэг, энд нэмэх J, энд хасах нэг, энд хасах J гэх мэтчлэн ингээд бичнэ гэсэн. За тэгээ эндээс анзаарах юм бол нэг J-тэй нэг J-гүй, тэгэл нэг J-гүй, нэг J-тэй гэдэг. Ингээд JJ байхгүй болоод ингээд ээлжлээд яваад. Одоо тэгвэл бүгдээрээ энийг эхний хэсэгт нь бүх J-гүй гişүүдийн цуглуулж бичээд дараа нь
бүх J-тэй гишүүдэд цуглуулад бичээ. Эндээс ойлгомжтой юм шүү дээ. Энэ бол манай косинус x гараад ирлээ. Харин энэ ард талын энэ бүлэг бол синус x байх юм. Гэхдээ энд бол J байхгүй байна. Энд J-тэй. Тэгвэл J-ийг нь хаалтны гадна гаргах юм бол синус x-ийг үржих нь J болно гэсэн үг, тийм үү? За тэгвэл энэ чинь y-ийн Jx нь косинус x-тэй нэмэх нь J синус x-ийн хэлбэртэй байт юм байна гэж энэ Euler гэдэг эрдэмтэн маань гаргаж ирсэн. Ийм учраас энийг бол бид нар Euler-ийн томьёо гэж нэрлэдэг байнамаа. За тэгвэл бүгдээрээ шалгая. Өмнө нь бид нэр y-ийн JP юутай тэнцүү байсан бэ гэдгийг санах юм бол энэ маань бол 180 градус буюу одоо хасах нэгтэй тэнцүү байх хэвээр. Тэгвэл косинус P 180 градус дээр хасах нэг утгатай байна. Синус P тэг утгатай байна. J тэгээр үржүүлэхээр энэ маань бол тэг болчихно. Ингээд хасах нэг үлдэж байна гэдэг нь батлагдаж байна. Тэгэхээр энэ бол энэ Euler гэдэг эрдэмтний гаргасан агуу одоо нээлт гэж хэлж болно. Үндсэндээ бол тригонометрийн косинус синус функц хэрвээ комплекс том хэлбэр рүү ороод ирэх юм бол экспоненциал хэлбэрээр шууд бичиж болдгиймаа гэдэг энэ маш чухал математик гаргалгааг хийж өгсөн байна шүү дээ. За ингэхээр бол биднэрт нэг чухал томьёо харагдана. Өөрөөр хэлбэл y-ийн JP маань хасах нэгтэй тэнцүү юм бол y-ийн JP хасах нэг дээр нэгийг нэмээд тэг гарна гэж хэлсэн энэ Euler-ийн адилтгал гэдэг ийм томьёо байдаг. Энэ томьёог бол зарим нэгэн математикийн эрдэмтэд бол гайхамшигтай томьёо гэж тайлбарладаг. Учир нь y тоо, p тоо, j тоо гэсэн гурван гайхамшигтай тоо нэг дор ороод бүх юмны эхлэл гэдэг нэгийн тоотой нийлэхээр юу ч байхгүй тэг гэдэг математикийн бас нэг гайхалтай тоо гардаг гэдгээр нь маш чухал адилтгал гэж үздэг юм аа. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр таа.